өнөөдөр гэрээсээ гараад парк дэрж байна. Энэ зүүн анх удаа парк дэрж байна. Коронавирусээс болоод ирсэн. Гадагшаа гарч явж чадахгүй байсан. Парк дотор явж байна. Цэцгийн үрэлэн. А кто делал домашнюю картошку фри, бургер? Гологт сувенир оруулж өгөөч гэсэн. Энэ хавар сувенир жоохон байхан байна. Гэхдээ би өнөөдөр амжихгүй нэ. Ийм олон жижиг хүүхэдтэй явж байгаа учраас бичлэг хийх боломж жоохон тиймэрхүү байна. Одоо ийш аттракцион ийш яваад хүүхдийн тоглоомын талбай байгаа бидэд тийш очих гэж байна. Бид явсараад хүүхдийн парк дээр ирсэн байна. Одоо ийш орж жоохон тоглож агаад тэгээд цаашаа икэ явах хэрэгтэй байгаа. Тэр явж байна. Энэ хүүхдийн тоглоомын талбайд орж ирсэн чинь би хүүхдэд алдсан. Хин хаана байгаа юм бүү? Хүүхдийн талбайн парковкаараа цэркэнг. Бид одоо эндээс тийш том талбай руу явдсан лүү. Яд юм бэ эсвэл эндээс гараад ийшээ явж магадгүй. Took you like a shot, thought that I could chase you with a cold evening. Let a couple years water down how I'm feeling about you. And every time we talk, every single word builds up to this moment. And I gotta convince myself I don't want it, even though I do. You could break my heart in two, but when it heals it beats for you. I know it's forward but it's true. I wanna hold you when I'm not supposed to, when I'm lying close. I know I'd go back to you. Гостиная, гостиная. Смотри, есть кухня. Телевизор. О, такой диван. Помнишь, у нас точно такой диван был, белый. Да, хотела. А там еще спальня. Где маленькая кухня? Смотри, тут все спальни. А, это с той стороны. You could break my heart in two, but when it heals it beats for you. I know it's forward but it's true, won't lie, I'd go back to you. You know my thoughts are running loose, it's just a thing you make me do. And I could fight but what's the use, I know I'd go back to you. I wanna hold you when I'm not supposed to, when I'm lying close to someone else. You're in my head and I can get you out of it. If I could do it all again, I know I'd go back to you. I'll go back to you. I'll go back to you. I know I'd go back to you. I'll go back to you.
печенье? Нет. Как раз. Понравится. Нет. Чего нет-то? Вот такие полки я хочу, говорю, на стене делать в кухне. Белые? Да. Смотри, есть даже разные. Ничего. Белые есть. Вот я тебе 800 рублей говорила. одна полка. Да? Дорого? Ну, понимаешь, у нас... Вон стуль письменный. Мне нравится. Сколько он стоит? Сейчас не ори. 200. Ну, у нас же есть такой соль двухэтажный. Как у нас, в принципе, то же самое. What will it take to know the beating of your heart? And can we really feel that rhythm from the start? When I get close to you, it all gets kind of blurry. But I know, yeah, I know, there's magic in that moment. Got me standing on top of the world. This is the right time, 'cause you're the one that I want. Standing on top of the world. This is the right time, and you're the one. And this love, standing on top of the world. This is the right time, standing on top of the. Can we sync our hearts and follow in our groove? Do you really feel it like I do? What will it take to know the meaning? За ямартааш би тэгэд IKEA ороод үзэх юмаа үзээд тэгээд авах юмаа аваад ирсэн байгаа. Өнөөдөр бол нэг юм аанууж угаасаа яваагүй зөвхөн хүүхдийн өрөөний тавилга үзэх зорилттой тавьсан. Тэгээд дээрээс маань нөхөр бүтэн сайн өглөөний 9-өөс оройн өдрийн 3 цаг хүртэл ажилладаг учраас энэ хооронд бид дэдвкар зугаалсан байгаа. Авгаа үлэнгээ. Тэгээд тэрнээс хойш бид IKEA ороод тэгээд оройн зочид гэртээ урьдчсан байсан учраас газ босож гэртээ ирсэн. Тэгээд тавсан юмнуудаа би дөнгөж гаргаж тавьчаад шууд цусан руу зочдоо хүлээж авахар явсан байгаа. Тэгээд орой бүр аж 10-11 цаг ирсэн учраас бид эдсүүд унтаад тэгээд дараа өдөр нь үргэлжлүүлээд та бүхэнд тайлбартай бичлэг хийж байгаа. Тэгээд ямар ч байсан ширээгээ захиалсан хэд оноод ирэх бах. Яг манай авах гэж байгаа ширээ бол бэлэн байхгүйсэн. Тэгэхээр шивэдээс захиалуулаад ирэх хугацаа нь нэлээд бараг 7-оос 2-7 хоног байх гэсэн. Тэгээд тэр хугацаанд нь юу ч гэсэн би жижиг сажиг юм цуглуулад гэртээ ирсэн байгаа. Тэгээд дараагийн блогоор та бүхэндээ хүүгийнхаа төрсөн өдрийн бэлгнүүдийг харуулна. Тэгээд зарим нэг найзууд нь бас ирж амжаагүй байгаа учраас нэг найз нь бүр далаа явчихсан хэрэг байгаа учраас би хүүхдийн төрсөн өдрийг бол яг хийгээгүй байгаа. Бүр гэр бүлийнхаа хүрээнд тэгээд дотны найзуудынхаа хүрээнд тэмдэглэсэн байгаа. Өчигдөр IKEA-с юу авчирснаа харуулъя. Ширээгээ авч чадаагүй ширээгээ зөвхөн захиалсан. Удахгүй ирэх бах. Тэгээд ийм хоёр дээр авсан байгаа би энэ диван дээр. Уг нь юм таарах дээр хайгаад ерөөсөө олсонгүй. Тэгэхээр заавал хүнд захиалж хийлэх юм шиг байна. Тэгээд би юм жижиг дэрнүүд аваад 3 ширхгийг авах хэрэгтэй байсан байна. Ингээд 3-ыг авч тавих байсан байна. Тэгээд 2-ыг түр зурдаа ингэж ярьлаа. Яванда энийг том өрөөнд оруулж тавиад тэгээд энд зүгээр 2 сандал авч тавья гэж. Тэгээд энэ хайруул нэг хурцлагдсан байхгүй. Манай туслангаас авчирсан огурцнууд энэ байна. Өчигдрөөр авчирсан. Помидорнууд нэлээд шарлаад улаах тийшээ хандаж байна. Тэр том өрөөнд дахиад зөндөө байгаа. Арай сэрүүхэн газар гэж тэнд тавьсан. Тэгээд өчигдөр энийг гээс авчирсан. Уг нь би энийг ванны өрөөнд авсан энэ ногоон цагаан өнгөтэйг зориултын гэсэн чинь тэнд тавих газар олдтуу таардаггүй. Тэгээд энэ хавьд түр ингэсгээд тавьчлаа. Энэ болохоор миний давснууд байгаа. Энэ аваар нэг өөрчлөгдсөн юм байхгүй. Энэ хоёрыг өсчөөр IKEA-с авсан. Энэ заадлын модыг сэрний
мод байгаа. Зөвхөн сэр зүсэх зориулалттай. Энэ болохоор усны сав. Тэр ийм хөөсөн мөглөөтэй аюухан харагдаж байгаа. Тэгээд ийм 2 стакан бас өчигдөр IKEA-с авсан байгаа. Нилийн том. Ус уусан ч бол нүүр компот энэ төр уусан ч бол нилийн ийм том манай цэцлэн дээр угасан жимснүүд энэ байна. Слив персик боловсрсан өчигдөр бидэд анх удаа авч идэж үзсэн. Нилийн зөөлрсөн. Тэгээд өчигдөр бидэд цэцлэн дээрээс нилийн айж ирсэн учраас машинд мартаад хонуулчиж сая авцраад угааж тавилаа. Тэгээд слимнүүд нь нилийн зөөлрсөн байна. Зарим нь гайг юм шиг байна. Лимон бол би сая худалдаж авсан. Иймэрхүү. Тэгээд одоо энэ дээр дахиад тавир хийх хэрэгтэй байгаа. Хийж амжихгүй байгаа учраас миний энэ хавар зарим юмнууд багталцахгүй ингээд байж байна. Энэ хариулын тавыг бас өчигдөр IKEA-с авсан. Угаагаад энд хатааж байна. Иймэрхүү одоохондоо удахгүй ширээ ирэхээр гоёлох баха. Тэр балансаас миний бэлэг ирсэн. Тэр өдөр Монголд үзье гэж бодож байна. Юу явуулсан талаар миний нэг марафонд оролцоод тэгээд тайр хийсний шагнал байгаа. Ширээн дээр онгоч би тэгээд дараа нь дүүрэн ялгар бүтээх хэрэгтэй нэ. Ийм гадар юу вэ? Хамтаа харцай юу юм бол мэдгүй байна. Гурван бажаад харъя. Мэлгийн набор. Энэ дотроо косметик бэгтэй. Тэгээд масктай. Мэлгийн набор явуулсан байна. Майкоранс. Вау. Угаагч байна. Шингэн савн 125 мл-ний зөндөө их бэлгэлсэн байна. Цаашлаад энэ хайцтай. Цаашлаад юу вэ харъя. Сормосны бүдэг байна. Сормосны бүдэг. Вау. Энэ боо сормосны бүдэг байна. Нэлээд доторх нь өнгөтэй авах. Өнгөтэй гэсэн санагдаад байна. Топпер буюу дээгүүр нь ийм шар өнгөтэй юм байна. Гоёлын бодолд хийх зориулалттай авах. Давхарладаг сормосны бүдэг. Зя энд нэг өөр жижиг юм бол. Ой, эсгүй юм бэ. Ийм хөргөн жижиг юм байна. Савтай 4 мл гэнэ. Энэ бэс буюу нөгөө нэг нөхцөлд дардаг дээгдэхүүн юм байлээ. Будагны дуур хэрэгэлдэг, фаундейшны дуур хэрэгэлдэг. Тэгээд цаашаа 742 гэсэн өнгөтэй уруулын будаг байна. Вау. Уруулын будаг явуулсан байна. Ийм уулан өнгөтэй. Энийг би өөрөө хэрэглэхгүй байж магадгүй учраас. За тагалчих. Тэгээд ийм жижиг тестрүүд нэлтэйсэн юм шиг байна. Энд нэг арай өөр юм байна. Энэ юм бол. Яс хөх юм бэ? Ийм жижигхэн хөөрхөн нэг нүүрний масл надад нэг 30 мл-тэй том нэж авдуулсан. Тэрний энэ бэбиний нэ. Тэгээд цаашлаад дандаа нөгөө нэг жижиг юм байна. Тестрүүд байна. Сэмплүүд дандаа 5 мл байдаг. Маск нүүрний тоос 2-ыг гаргалаа. Харин нүүрний тоос байна. Тэгээд энэ юм бол харин нүүрний тоос. За ийм болон жижигүүд. Тэгээд энэ стрим байхгүй байсан. Энэ наборыг задлуулъя. Нөгөө дээр иржсэн набортай юм байна. Дотроо ийм хөрхөн лент дээр болохоор юм косметик бэгтэй. Энэ дотроо 15 мл тэгшүүлэх маск, 30 мл ийм
Нүдний будаг арилгагч шингэн. Энэ болохоор юу юм байна? Татуровки гэж наалт юм байна. Юмн дээр наадаг юм хөрхөн наалт. За ийм нүд явуулсан байна надад. Клоранс юунд оролцсон бэлэг. Марафонд оролцоод 3 дугаар барьжсэн бэлэг. Тэгээд тусдаа бас сертификат явуулсан байлээ электронны. Тэр сертификатыг би зургийн байвал блогт давхар оруулаад явчих гэж бодож байна. Тэгээд одоохондоо ийм бүх юмнууд явуулсан байна.